Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газартай хамтран бэлтгэлээ. Сайн байцгаана уу ирхэн үзэгчдээ. Соёл кафе нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр Соёл кафед Айзам хамтлагийн дуучин Очир уулын инх болд гэдэг залууг өрж авцараад байна. За инх болд маань сайхан үйлчж байна. Сайхан үйлчж байна. Ямар ч үсэн энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж авсарж бас одоо ярилцлагад оруулж байгаад маш их баярлж байна. За саяхан гамболд маань гавьяа тавчаад байна. Тэр чигтэйхэн баярлуу тийм. Өөс одоо хэл хүүг байхгүй бүр маш их баярлалаа. Би ч одоо бас айжл байлаа энэ одоо хизээ орох юм болов яах юм болов гэсэн чинь бас тэгээд яг хөө одоо мөн чих удаан хүлээлээ гэдэг бас нэг юу гэдэг. Тэгээ юу юм аа? Төр түмнүүдтэй гэж нэг үг бай тээ. Бас байна. Байна. Бас гамболтыг маань бас үнэлж хайрлалаа тийм ээ. За нэг юм зурвал ярилцлага хийх юм аа их бол. Энэ бол зүгээр нэг асуулт хариулт гэдэг аахгүй хоёулаа сайхан харилцсан ярилцдаг юм форматаар явна. За. Тэгээд ерөнхийдөө бүх нийтийн соёлын боловсрол тэгээд одоо соёл урлагийн газартайгаа хамтран бүтээдэг юм нэвтрүүлэг. Тэгэхээр хоёулаа ярилцлага соёл гэдэг хогтхон байна шүү дээ. Тий. Соёл гэдэг хогтхонд одоо инх болдын хувьд хандлага нь ямар байдгийг гэдгээс яриагаа эхлэе гэж бодлоо. Тэгмээд миний бодлоор тэр одоо соёл гэдэг бол за нэгдүгээр боловсрал тий. Юу үзсэн, харсан, уншсан тэгээд одоо дэлхийн бас сонгодгууд тий. Азуулж бид чинь бас нэг айгүй сайхан үед боловсрал эзэмшсэн юм байна. Тэгээд сургуульд дунд сургуульд бол нэлээд яг энэ дээр их анхаарч ирсэн. Одоо яг хичээл дээр бол одоо дэлхийн бүх сонгодгуудыг уншдаг байсан бид чинь яг энэ талаараа ярилцдаг байсан. Тэгээд бас яг хуу одоо хөв заяаны ирэхээр бас Орос сургууль сурсан учраас Орос сургуулийн тэр яг соёл гэдэг талын ер нь хүний одоо тэр байх ёстой эзэмших ёстой тэр боловсролыг бол нэлээд сайн олгож байсан. Тэгээд соёл гэдэг бол зөвхөн одоо нэг тайзан дээр гараад тий. Тэгээ зөвхөн урлаг биш. Урлаг биш. Энэ бол ер нь одоо хүний хорвоо ертөнцийг үзэх үзэл энэ бүх юмыг л нийлүүлэл тэгэл соёл гэж хэлэх байх та. Манай их бол миний мэдхээс 3-4 хэл мэднэ. Гадаад хэл тийм ээ. Сая ярьлаа орос хэл, чех хэл, англи хэлтэй тийм. Тэр сүүлийн үед англи хэлээр нэлээд ажиллав уу? Тийм би ер нь нэлээд олон жил одоо дандаа тийм гадны хөрөнгө оруулалттай компаниудад менежер тийм ажил хийж байсан. Тэгээ одоо яг энэ ковидос гадна бас энэ гадны хөрөнгө оруулалтыг бас нэг жоохон идэвхтэй зайлуулаад шахсан тийм буруу. Тэгээд энэ тэр компаниуд нь Монголоос буцаагараа явчих дээр тэгэл одоо одоохондоо бол тэгээд ажилгүй л байж байна. Дуугаа болдуулаад. Дуугаа болдуулж байгаа тэр бас нэг амьдрах юм хэрэгтэй шүү дээ. Дуугаа болдуулж байгаа тэр манай хамтлагч нь энэ тентхийн одоо 20 найр шинэ жил баяр цэнгүү тиймэрхүү юмд нэлээд сайн. Тэгээ сая бас нэлээд хайтлаа. Одоо сүүлийн үед гайгүй болж байгаа зү. Одоо шинэ жил ойртоод ер нь юу ирж байгаа үстэй захиалаа. Ирж байна. Энэ жил бас шинэ жил нэлээд ийм идэвхтэй болох уу гэж би ойлгоод байна тийм. Харин тийм чинь 2-3 жил улс учраас нэлээд цангацсан байх шиг байна. Тэгээд бас нэг амин төгжмийн хамтлаг бас яг тэрүүгээр нэлээд олон дуу бэлдээл. Beatles, Bee Gees, Smokey тэгэл Оросын Веселые ребята, самоцветы. Нас гэл ялла. Нас гэсэн хамтлагуудын дуунуудыг илээх явж байгаа да. Манай их бол
Чехэд их холбоотой. Тэг Чехэд очир болгоо одоо элчин сайдын яамд элчин сайдын яамны зөвлөхөр зөвлөхөр ээж нийтдээ 6 жил болсон. тэгсэн. Одоо яг би ч очоод яг 1-р ангид орсон. Тэгээд дараа нь энд ирээд 10 жилээ төгсчөөд бас Чехэд эдийн засгийн сургуульд нь Тэн төгсөн. Прагт тэнд гадаад худалдаа эдийн засаг гэдэг мэргэжлэр сураад. Чех хэлээ бол одоо нэлээд сайн эзэмшсэн гэж би ойлгодог. Чех хэл бол за чехаар орсоор ер нь худлаа хэлсэнд монгол хэлнээс илүү мэднэ шүү. Би нэг инээдтэй юм сонсч байна. Иммигрантууд гэдгийг уперхлик гэж хэлдэг гэсэн. Уперхлик. Тийм. Уперхлик гэдэг чинь яг нь оргогдсод оргосон үнийг л хэлдэг. Упархай гэдэг чинь орос үгээс сонсогдоод байна шүү дээ. Ер нь орос славян хэлний одоо нөгөө баруун талынх нь юу штэ. Орос, чех, польш хэл чинь. Яг энэ бол нарийн байна. Чехийн соёл гэж ер нь их өндөр. Өндөр. Тэр одоо хамгийн сүүл хизээ очив. хамгийн сүүлд сая энэ 2019 онд Foxconn гэдэг одоо нэг компьютер угсардаг тийм үйлдвэр. Тэр үйлдвэрт нэг 200-300 монгол ажилчид ажилладаг. Одоо тэр ажилчдад нэг орчуулагч хийх. Одоо хугацаа. Уул нь 2 жилийн гэрээтэй атсан. Тэгээд яг очоод 1 жил хүрэхгүй тэгэл хүний нутагт энэ чи ар гэрийг үлдсэн. Тэгээд гэр бүлээрээ явахгүй өөрөө ганцаараа явсан учраас удаан тэсэхгүй тэгээд ер нь бидний нас гэдэг чинь бас одоо яг би бас гадаад явхлаар удаан байж чадхаа байлжээ. Монголоо санаад байдаг. Гэр бүл мөн тийм гэр бүл байна, найз нөхөд байна. Ер нь орчин айгүй хөвгүүлд юм байна. Тэгэл за гэршиг гэдэг. Уул нь бол их сайхан ажил байсан. Тэгэл чех хэлээ яг дороо яч зэрэгч. Тэрийг бол мартахын аргагүй байхгүй л дээ. Чех хэл чинь бол ерөөсөө яг бүр багасаа яг орчинд нь очиод тэгээд сурцсан учраас тэр бол тэгэл одоо миний мэдхээс Карл Гот тий Европын том од байлаа. 19 он сая нас урсан. Тийм байна 19 онд. Карл Готын дуу гэж ерөөсөө маш алдартай байт юм лээ Европод. Европта ярьдаг яг тэр орчинд. Европч ер нь дэлхийд бас нэг алтан гургалтай гэдэг тий гоё хоолойтой. Их тийм гоё одоо ямар тенор гэх юм те. Тэр ч мундаг давчна л та. Чехийн рок поп хөгжим үзэгтэйхэн хөгжсөн байт юм байна үстэй. Тэр нэлээд сайн хөгжсөн л да. Ер нь чехд чинь одоо яг дэлхийн 2-р дайн эхлэхээс өмнө бол энэ чинь хамгийн хөгжилтэй 10 орны нэгд орж ирсэн шүү дээ. Тэгэхээр бол ер нь их том боломжтой. Тэгээд бас яг өөр улсынх нь онцлог нь юм уу юуны их тийм дайн мэний одоо юмд их өртөж байгаагүй. Би ингэж сонсч мэдчихсэн. Чеход Гитлерд тийм хүсэлтдэг гэх юм уу те гэрээ хийжсэн. Одоо би энэ соёлын өв гэж ярьж штэ. Одоо энэ хуучин барилга. Тий. Прага бол бүр агуу алдартай. Тий. Үзээ тий. Энийг бас хадгалж үлдчихсэн тийм ээ. Будапешт, Прага гэдэг. Шууд германууд орж ирэхдээ шууд буугаад өчөж байгаа байхгүй. Юмаа нураалахгүй. Тий. Шууд бууж өгөө. Цаад бодлого нь айхтар тий. Тэг чин Польш яалаа тий бүр хамаг юмас үүдхүүлсэн. Тэгэл газартай орог тий. тэгш. Тэрээс орж ирэхэд нь бууж өгөөл тэгэл дараа нь улаан арим орж ирэхээр нь бас бүгдээрээ сайхан бууж өгөөл тэгэл. Тэгэхээр энэ соёл уламжлалын өв гэдэг нэг холдоо айхтар байгаа шүү тэр үндэстэн тий. Тэгээ юм хадгалаад үлдчихэж шүү. Тий одоо бол ерөөсөө яг тэр хотууд нь бол ерөөсөө музей шиг штэ. Тий. Годомж эднес нь одоо Карлин гүүр гээл тий. Тэр чинь одоо 6-р зуунд байна уу? Баригдажсэн гэж байгаа штэ. Тэгэхээр чинь тэр дээр үед одоо тэгэл одоо болтол ингээд гүүр байж л байдаг. Нэг юм хатгачихъя гэж бодлоо. Манайх тэгэхэд өнөөдөр ингээд
аль болохоор л нураачих гэдэг хэцүү байна. Тийм тэгээд яг их чанартай барьж ирсэн юм шиг байна. Тийм л дээ. Нөгөө дээр үчиг хот руу ороход одоо нэг татвар авдаг байсан юм байна л да. Тэгээд яг тэр Карлин гүүр тэр гүүрийг баригдаж явах үед бол өндгөр татвар авч ирсэн баг. Нөгөө орох хүмүүсээс. Тэгээд тэр бүх шаврын өндгөр зураад тэгээд барьсан учраас тэр одоо маш чанартай тийм одоо болтол одоо хичнээн 100 жилийн тэр бүр хэвээрэл байж л мондөг байгаа шүү. Тэр уламжил манайхас одчил байх хэрэгтэй тиймэрхүү юм. Тийм манай барилгууд болохоор жоохон чанар муутай барилгууд учраас л игээд байх шиг байна л да. Тийм тал бий. Гэхдээ ер нь бол сэргийн засварлах одоо тийм аргууд бий л дээ. Тийм. Уучны. За манайх кофе цайгаар айлтгий. Юу кофе ууж. За би цай ууч. За тэгээд Чехд одоо их олон жил болжээ. Чех хэлээр нэлээд боловсрсан тийм ээ. Тийм. Одоо өндөрлөгтний одоо манай нэвтрүүлгийн онцлогийг бодоход тийм соёлын уламжилалтай айхтар одоо бүтээл, ном, за тайзны урлаг энэ бүхэн их болдын ертөнцийг үзэхэд айхтар нөлөөлсөн байж таараа. Тийм. Одоо Алберт Ярослав Хашек гэдэг шүү дээ. Швейк. Тэр чинь бодвол тэгэл бас агуу хөгжмийн зохиолчт нь байна. Антонин Дворжак, Бедрик Сметана гэдэг. Сметана тийм. Их хүчлэнгээр ингээд ер нь бол дэлхийн классикууд болцсон. Тий. Манай одоо хөгжмийн хөтөлбөрд байна шүү дээ. Тий. Хичээл заадаг тий. Тэгээд Народны дивадлог гэдэг одоо үндэсний театр нэгэд одоо их алдартай шүү дээ. Бас тэр яг одоо нэг киног шууд ингээд дэлгэцэн дээр гарч агаад тайзан дээр тайз дэлгэц хоёрыг хослуулсан тэр Латерна Магика гэдэг тэр ч одоо 70-д оноос л тийм юм хийж явсан хүмүүс шүү дээ. Урлаг юм бол ер нь нэлээд том уламжлалтай л да. Манай их болд монголчуудад смокинг тий анх Монголд авчирсан. Тэр талаар нэг дурсамжаа яриач. Тийм ахтай одоо Крис Норман байгаагүй тусдаа ирдэг үл. Тэг Крис Норманыг би авчирсан. Крис Норман. Тий. Яг тэрний өмнөх жилд нь смокинг энэ хамброгийн ганхуу отгоо. Тэднээс авчирсан смоки амтлагийг. Тэгээд харамсалтай нь смоки амтлагт зөвхөн одоо хуучин смокигаас хин тэр нөө баск тарчинд тэр яатл ирсэн. Тэгэнгүүт нь бас одоо алдарт Крис Норманыгаа бас яаж тэгээд холбоо барьж үзлээ. Дөнгөж яг интернет яг эхэлж байсан юм чинь. Интернет 90 он билээ. 98 он байна. 99 он байна. Тий. Тэгээд холбоо барьж үзсэн чинь ашгүй хаяг нь олдож ин тэр чинь мондөг. Тэгэл интернетээр шууд харьцаал ингээд таныг Монголд урьж болох уу гэсэн чинь Armin Ran гэдэг одоо өөрийнх нь тэр менежер продюсер одоо концертын эрхэлдэг тийм концерт директор тий. Тэр компанийнхаа хаягийг өгөөд эднүстэй харьцгээд тэгээд тэр улсуудтай харьцаал тэгэл хаана амьдарч ирсэн Крис Норман Англид Isle of Man гэдэг одоо Английн хойд зүгт байдаг нэг арал байдаг. Тэр арал дээр амьдардаг өөрийнх нь гэр нь байдаг, студ нь байдаг. Эхнэр нь бас Линда штэ. Маккартни шиг. Крис Норман өнөөдөр смокигийн бүх дуунах нь эрхэн манерд явдаг баг тий. Тий өөрөө бүх дуугаа зохиогч ирэхээр. Тий. Зохиогч ирэхээр бүх дуугаа явдаг. Смокид яг нөгөө хиндэ өгсөн байдаг баг л та суулцдаг баг тий. Тэр атлетгаа бас тэрийг хуваалцаж байгаа баг тий. Одоо холбоотой Крис Норман. Гэхдээ тэгээд яг хаяа нэг
мэйл үчин шинжлэх мэндэл юм төрсөн өдөр нь болох тэр нэг баяр үргээгээл тэгэл бол. Тэрнээс хойш юм гадны дуучин тэр авсрах тийм сонирхол байв жаа. Оо тэгээд яг яасан зүйл нөгөө тэр ч бас их юу ажил байсан. Яг тухайн ер нь хөгжимж байгаагүй манад. Тэгээд нэг хүнээс хөгжмийн түрээслэн нэг хүнээс Боингийн жагаагийн хөгжмийг тавьсан те. Боин жагаагийн хөгжмийг оч түрээслэн. Тэгэл цагдаа юм хүмүүд нусгал ингээл 10,000 цагдаа заавал энэ нийслэлийн цагдаагийн газраас бас тэрийг авч байгаа. Тэгээ 10,000 цагдаа тусвар нэг 2 хүн оруулах тэр. Ийм боингийн жагаад их талархалтай ханддаг. Бас тэр том Dynacard том хөгжим ингээд Монголд бас нэг монголчууд биднийг бас том одуудыг авчирч үнэхээр боинтой юм хийсэн байдгийг шиж байгаа бол. Стечоны хэмжээний одоо тийм дуурдаг аппаратур гэдэг чинь бол мундаг аппаратур. За тэгээд Чехд одоо баг нас өнгөрөө дараа нь дахиж очиод Монголд ингээд соёл урлаг одоо гэхлээр манай айзмын инх бол гэхлээр бас манай талын хүн болж таарж байгаа. Айзм хамтлагтай хизээ яаж холбогдов? Айзм хамтлаг гэж 83 онд орсон. 83 онд яг айзм хамтлаг одоо дуучин хэрэгтэйгээд тэгээд хин манай хамтлагийн Тамираа битгээр бүр багын найз байсан. Тэгээд яг тухайн үед би өөрөө одоо яг энэ талдаа нэлээд хоббитэй учраас одоо манай микр чинь энэ соёл эрдэнэ байсан да. Хөргөд талигч Ланжи. Тэгээд Дамдүсрэн. Нэгдүгээр байна. Тэгээд Дамдүсрэн битээр чинь бас их энэ тэнд очиж хамтлагууд тоглох дээр одоо танаа инээмсгэл дэсэн кадрэл тоглох чинь ингээл ахаа хөгжмөө өгчөөс нэг 2 дол болчих гээл. Тэгээ манайхны рок попны явсан замналаар л тэгэл явж байгаад өөрөө нөгөө энд айгүй их дуртай. Тэгээ айзам хамтлагт яг нэг дуучны оронтой байна гэсэн очиж шалгуулж үзсэн. Тэгэл тэмцэл анх одоо монголч рок н ролыг дуулж ялсан шүү дээ. Чехээс ирсэн юм чи бас. Тий. Юу өөрөө ч хамтлага тийм ээ. Бас нэг хамтлага өөр. Рок н рол, Elvis Presley нусгал тиймэрхүү юмуд нусгал. Би нэг юм сонирхох их бол одоо рок н ролыг англиар дуулна. Тий. Ер нь бол хэл сурах бол одоо манай үзэгч залуучууд ялангуяа ямар ач холбогдолтой байдгийг яаж сурч ирсэн тийм ээ. Яг нэг одоо нөхцөл байдлаас болж бас чех жишээлбэл чех хэл сурж байна. Англи хэлийг яаж сурж ив? Англи хэл чинь орос сургуульд үзэж эхэлсэн. 5 дугаар ангиас эхлээл англи хэл үзэж эхэлсэн. Тэгээд өөрөө тэрэндээ айгүй сонирхолтой байсан. Яг одоо нэлээд сайн болгосон юу гэхээр бас их чех чинь одоо тэр бүх Холливуудын алдартай кинонууд бүгд гарна. Тэгээ англи хэл дээрээ гардаг. Доороос субтитртэй явдаг. Одоо яг тийм учраас тэгэл англи хэл дээр нь киног их үзчихсэн. Өөрөө энэ дуулах сонирхолтой учраас дууны үг сонсож бичиж авч дууны үгийг бичиж авч дуулснаар хэлний боловсрол, хэлний мэдлэгээ дэвшлүүлж болно гэсэн. Тий. Бас нэг хэлбэр нь. Тэгээ бас тэгээ уран сайхны кино их үзэх хэрэгтэй. Яг тэр хэл дээр нь. Хэл дээр нь бас титртэй байх уу? Тий. Титрийг уншаад тэгээд өөрсдөө яг яаж хэлж гинэ гэдэг дээр нь. Кофе уу? За баярлалаа. Тэгээд энэ л бол нэлээд одоо хэлэнд өхөн болсон болов гэж боддог шүү дээ. Тэгээд хөгжим сонирхдаг учраас хөгжим талын юу тэгээд сонсгол дээр аваа юм нь бол арай илүү хурдан хүлээгээд авчт юм байна. Манай одоо рок н рол дуулна гэдэг бол бас тухайн цагтаа бас тийм амаргүй
Тийм ээ. Оо тий. 80-аад онд бол хэцүү шүү дээ. 83 онд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны хамтлаг штэ. тий. Тэгэл үйлдвэрчний төв зүйлэл дээр үзэл суртал хариуцсан дараагийнх нь өрөөнд нь дуудагдаад. Яагаад барууны дуулаад Тий. Гэхдээ чи тэр рок н рок тэгээд бас тэрийгэ гүйцэтгэлэхэд тийм дуулсан байх чи гэл. Арга хэмжээ авах. Тий, арга хэмжээ авах. Тэгээд үгүй энэ чинь Дин Рид Комсомолын 18 дугаар их хурлын концерт. Манай энэ хэсгэлийн замаар явсан. Тий. Бид нар нөгөө нэг Blowing in the Wind гэдэг Тий. дууг чинь Динрид дуулаагүй. Аа. Одоо бодоход энэ бол Динрид бас гоё дуучин байж байна. Тий. Хоолоо моолоо гэж гоё те. Зүгээр коммунист талын Америкийн коммунист гэдэг утгаар л яадаг байсан болохоос биш. Монголд ирээд дуулахад нь хачин гоё юм байлаа шүү. Тий. Тэгээ бид нар одоо энэ Bob Dylan-ы нэг дууг дуулж болохгүй хориотой болохоор бид нар бас тэг тайлбар хийдэг байсан. Энэ чи Динридийн урын сангаас одоо та бүхэнд Тэгээд Дин Рид энэ дууг дуулсан шүү дээ. Комсомолын 18 дугаар их хурлын концертын дээр энийг дуулсан шүү дээ гэсэн чинь тэр чинь Америк үг. Чи бол үйлдвэрчний эвлэл одоо ажилчин ангийн үзлийг илэрхийлдэг тийм хамтлагийн дуу чинь чи бол болохгүй гэдэг. яхаа манай залуу үзэгчдээ тэр бол жоохон сонин сонсогдож магадгүй тийм. Тийм юм байсан. Тэгээ тэр үед яг үү бид нар тэгээд одоо боддгийн их бол бид нар бас хориотой жимс амттай гэж Тий. амттай байжээ. Сайхан байсан. Тий одоо тэгээд нөгөө нэг ингээд бүх юм чөлөөтэй задгаа болчихлоор бас амт нь ингээд ерөнхийдөө өөр болд юм байна те. Сонголт маш их болоод үзэх юм их болоод. Тэгэхээр өнөөдрийн манай шинэ үеийнхэн бол бас азтай шүү. Тий. Одоо дэлхийн соёл урлагийн хамгийн сорго гişin сорго бүх юм чөлөөтэй үзэж чинь те. Чөлөөтэй үзэж ин чөлөөтэй хэрэг хүсэх юм бол ер нь бүх юм одоо нээлттэй байна шүү дээ. Тэгэхээр энэ соёлын боловсролд бол хэл их чухал юм а гэдгийг нэг ерөөд ойлгогдчих байна. Ямар нэг юмыг одоо яг тэр их хэлээр нь оргиорн гэж ярьдаг шүү дээ. Оргиорн танилцсан гэдэг бол ном унших ч гэсэн шал өөр шүү дээ. Орчуулгын ном нэг өөр байдаг. А яг их хэл дээр нь унших юм бол шал өөрөөр хүн хүлээж авдаг. Одоо классик урлаг гэж ярил л да. Чехэд бол маш мундаг классик урлагтай. Тий. Ер нь одоо тийм чехийн дуур, балет заамаа ялгаагүй Монголдоо ч гэсэн үздэг байх нь хүний одоо оюуны чадах, сэтгэх, бодох энэ бүхэнд их нөлөөтэй гэж би боддیں۔ Яг битэр бол рок попын талыг бол судалдаг. Худалдагдсан бэргээд одоо алдартай чехийн дуур байгаа шүү дээ. Манай энэ дуурд ч гэсэн дэрийг бас тавьж л байсан. Ер нь Европ талын тэр соёл бол тэгээд одоо агуу тэр бүх хөгжмийн зохиолчд бүгдээрээ л яг тэр одоо Австро-Унгарын юу гэж байдаг те. Тэр авьяас л ер нь гарсан төрсөн тийм юу гэдэг. Барилга архитектурын чинь одоо ер нь юмны бүх тэр загварын одоо хамгийн их одоо охин тэнд байж байдаг. Яг тэр талаараа хөгшин Европ бол агуу юм даа. Тий. Сүүлд Чехэд очоход ер нь тийм модернизац гэж ярил л да. Чехийн шинэ хотууд нь арай өөр үз. Шинэ хотууд нүггүй яг шинэ одоо шинэ архитектур гэж ярил л да. Уран барилгын хөгжил. Одоо энэ шилэн барилгууд. Тийм яг юу бол ер нь цөөхөн шүү. Хотууд нь тэр яг тэр хуучныхээ гал яадаг дөнгөж нэг 4 давхар байшингуул. Их сонь шүү тэр хүний одоо энэ соёл боловсрол дээшлэх тусам юм жаа консерватор байт юм уу?
Одоо Санкт-Петербург нэг юм шавуур ач байшин барьлаа. За. Ичлээ эсэргүүцсэн. Петербургийнхан бариулахгүй. Нөгөөдөл нь болохоор одоо ч тэгээд энэ уран барилгын хөгжлийн явцыг ингээ ажиглаад ахт бол шил тойл болсон байшингууд ерөнхийдөө байраа тавьж өгч байна. Тэгээ энэ Азад л нэлээд төлөхгүй юм уу да. Яахан. Тэ. Хоцорж яваад байгаа л Хонконг гүйцэж явах гэдэг юм уу те. Тэ Хонконг, Шанхай гэж одоо яг чинь тэр бүх за одоо араас нь эрчимтэй тэр юу явж байна Дубай, Арабын Эмиратууд тэнд яг мөнгө намтагдал тэгэл тэг бяртаач. Дубайд очиод их болдоо энэ зүгээр миний бодол шүү үзэгч олон битгий гайхаараа. Дубайд нэг юм тоглоом шиг санагдтiin надад. Ингээд очсон нэг л сонинтэй нэг юм пеор тоглоом шиг. Арайч муухан хатуу ярьж байгаа. Масны одоо ютаанс холбоотой байдаг баг л та. Гэхдээ би ингэж бодоод байдгийг бол хүн ер нь ингээд бид нэг үеийнхэн бид нар рок хөгжмийнхэн. Гэхдээ ингээд сонгодог урлаг. Энэ бол хүний нэг юм нэлээд одоо олон талстаар хандах те ертөнцид энэ талаар их гисгээж зөөлрүүлдэг. Би одоо хай ингээд нэг гэртээ сонгодог хөгжим зөөлөн тавиал аав маань дандаа баг тэгдэг биш. За. Танаа гэрүүлт ч гэсэн тийм л байсан баг гэж би бодож байна. Тэг анхны пенс тоглоулагч юм ч байсан. Тэгээд нөгөө нэг аав чинь ингээд нэг зөөлөн тавьчихдаг. Тэгээд эрүү чинь нөгөө бид нар жоохон хүүхдүүд ямар утга тоохгүй ш. Тэгтээ шүү дээ. Цаад бодлоо нь бол аав маань юу суулгаад байж чихэнд. Би тэрнийг дандаа ярьдیں۔ Тэгэхээр энэ соёлтой болно гэж ярил л да. Энийний бас нэг чухал үзүүлэлт нь хөгжим хандлага. Тэр сонгодог аянуудыг сонсож өссөн учраас өөрөө тэгээд бас ингээд өөрөөс чинь гарч байгаа аялгуунууд шал өөр болж байгаа биз дээ. Тийм ээ. Тэгээд ер нь юу хэлэх гээд байна гэхээр хэдийгээр одоо их бол рок н ролл дуулдаг ч гэсэн би одоо pop дуу зохиодог ч гэсэн нэг тийм суур байх хэрэгтэй гэж би ярих гэдэг. Тий. Суур байдаг шүү дээ. Тэрнийг заавал хөөцөлтөд хал байхгүй. Зүгээр мэддэг гэж ярил. Мэддэг, сонсдог. Хөгжмийн боловсрал гэж байна. Ямар ч байсан нэг сонсоод за энэ бол Хачатурян байна, энэ бол Чайковский байна гэдэг. Энэ бол Дворжик байна. Энэ Сметана нэг би нэг ялгахчихл хэрэгтэй л дээ. Тэр чинь бүх юмний суурь нь тэр юм чинь. Яагаад Англид одоо энэ рок поп хөгжим тэгж их хөгжөөд байна. Тэнд одоо Абу Шекспир тэр юунууд те. Тийм учраас тэнд чи уламжлал нь шал өөр юм шүү дээ. Тэрнтэй адилхан уран зохиолч гэсэн. Тий. Швейкийг унших хэрэгтэй. Швейк гоё шүү дээ. Мэддэг байх хэрэгтэй тий. Тэрийг нэг уншаад эхэлчихвэл ерөөсөө тэр тавихгүй шүү дээ. Тий. Энэ сэдвийг би юу гэж яриад байдаг гэхлээр одоо өнөөгийн залуучууд яг ингээд өнөөдрийн нэг юм эдний химнэл өөр мэдээч хэрэг. Чи би бүгд хүүхдтэй ачтай нар гарч иж байна. Гэхдээ нэг юм суур одоо суурийг тавьж өгөх утгаар л би яриад байгаа байхгүй. Багаас нэг юм сонгодог хөгжим, сонгодог уран зохиол, сонгодог уран зураг те энийг нэг ингээд таньж мэддэг. Гайхаад байхгүй. Харин тий. Тэгээ нэг жоохон одоо ч бас хэцүү болчихсон. Бүх юм ингээд айгүй хурдан ингээд өөрчлөгдөд ерөөсөө нэг яг ингээд хүүхдийг анзаараад байхад нэг одоо юу юм кино үзэхдээ хүртэлтэй тогтож үзэхгүй байж тээ. Төвчээргүү тэгэл цогцолж шууд ингээд гүйлгээл. Энэ бас нөгөө ритмтэй их холбоотой. Цаг маш хурдан явж байна. Тэгээд маш товчхон үзхийг сонирхож байна тийм. Өнөөдөр чинь нэг юм уран зохиолын том романууд унших бол хэцүү болсон юм шиг байна. Тийм ээ. Тэгээд төрөл хэлбэрээр ч гэсэн нэг тийм баримтат одоо зохиол тууч тийм үний намтар ч юм уу. Энэ нэг төлхөө уншдаг болоод байгаа юм уу? Интернет одоо
бас л бодлоо юм л да. Сонсдог ном гэж одоо гарч ирээд байна шүү дээ. Хүн ингээд завгүй төгжрэлд явж байхад радиогаар сайхан уран зохиолуудыг уншаад тий сонсгоод ингээд явбал бас тэр чинь цаагуур хүнд бас тэр юуг нь суулгаж өгөөл байгаа юм. Би саний юмэрээ. Тэр жил олон жилийн өмнө баг 20 жил болж хятад явж байхгүй. Тэгсэн хятадууд нэг намайг хүлээж авсан түншүүд нэг микроавтобус суугаад Танжины тал руу нөгөө ханын төгсгөл ихэн тэнд бид далаад орцсон байт юм байна. За. Тийшээ явж байсан чинь замдаа нөгөөдөл чинь нэг юм радио тууч тавьчих хятад хэлээр шин. За. Тэгээ бүгдөө ингээд уяраа тэр чинь нэг хятад хэлээр ингээд би ерөөсөө тэрийг ойлгохгүй юм чинь. Аач байхгүй. Гэсэн мөртлөө би дагаад автцсан байвал яах. Сонсоод. Тэгээ би яг тэгэхэд би өөртөө дүгнэлт хийж ирсэн байхгүй. Энэ саяны их болтын хэлдэг жишээлбэл радио тэр одоо төгсрэлд байж хахад элдв янзын хөгжим гэхээс дутхгүй одоо тийм радио туучууд. Тэгээ би гой сонсогдсон юм бэл. Лодо Домбогын тунгалаг тамирыг бүр яг тэр нөгөө дискээр нь авч сонсож байгаа шүү дээ. Тэгээд түүхийг бас тэр Үлзий Баатар доктор тэр ингээд Монголын түүхийг бас сонсдог хэлбэр. Ер нь их зүгээр юм билээ. Холын замд хөдөө явах чинь тэр чинь маш их юу болж байгаа юм. Хань болж байгаа. Зүгээр болсон болоогүй нэг дуу сонсоо явж яхаар тийм юм сонсоод явах юм бол хүн ийм гоё юм байд юм бэ. Ингэж гоё одоо тансаг бичт юм байна. Өөрөөр хэлбэл хөгжим битээ сонсох гэж байгаа юм биш битээ. Зүгээр боловсрал хүний одоо соёлын боловсрал бас нэг тийм нөлөөлөх үс нэг юм хэлбэрүүд байна л гэж. Өнөө цагт бол одоо тэгэл тэр яг сонсдог номнуудыг л ер нь нэлээд төлхөө гаргахад бол бас цаг үетэй нь уйлдуулаад түүнээс хүүхдүүд тэрийг ингээ бариад уншаад суuna гэдэг бол ер нь худлаа болцсон юм шиг харагдав. Худлаа болцсон гэхлээр бас их сони их боллоо. Би одоо боддгийг энэ цаасан ном биш үү? Энэ бол одоо ингээ буцаад ерөнхийдөө ингээ жоохон яваал. Энэ чи бас их сонирн биш үү? Нөгөө амьд хөгжим гэдэг шиг тий. Тэгээд нэг цаасыг нэрвүүлээд тийм л да. Нэг ийм юу үзэж шивтгэхний хэрэг тий. Одоо яг бидний үеийнхэнд илүү тэр юу л байгаа л да. Би яг чи одоо компьютерээр орд ингээд юм биш. Би дандаа үзгээр бичин цаасан дээр. Тэгээ одоо тэр тийм дадал болчт юм уу? Зуршил болчт юм уу? Эсвэл тэр нь онцтой ч юм шиг санагдав. Би юу хэлэх гээд юм гэхээр энэ нэг юм магадгүй нэг юм үе явж байгаа. Тий. Буцаад цаасан номоо одоо яг ном гэдгийг сонгодог утгаар нь хүүхдүүд сонирхохын тулд эхлээд сонсдог төвж сонсож үзчихээ дараа нь тэрийг өөрөө уншиж үзвэл илүү амттай байх. Тийм л баг. Би бол энэ их зөв юм байна л гэж боддیں۔ Одоо энэ радионууд чинь бас яваад байна шүү дээ. Тийм. Тэр MGL гэдэг Монголын радио гэдэг тэднийх одоо бол яг Маамган газар шороо гэдэг арманыг уншиж байна. Бүр яг бүлгээр нь тэгэл бид чинь болох тэр өөрсдөө ийм дузаан арман номыг уншдаг байлаа шүү дээ. Тэгэхэд бол одоо тэр сайхан сонсоод явхад их юм мартдсан байх юм. Тийм баг. Сэргээгээл би нөгөө нэг имлэг хөвтөхгүй. Яг чихэн дээр юм шугамын радио байж идэг. Хоёрдугаар имлэг. Тэгсэн чинь дан бан гэж Чайковскийн нөгөө сонгодог хөгжмийн цаг гэдэг би баг вахт явдаг ус. Тэр явж идэг. Тэгээ энэ шиг үлээл нэг гой санагдаад. Тэгээ би Монголын радиогийн нэг юм бодлого байна шүү дээ. Одоо хүмүүсийн соёлын боловсрол тэгээд их системтэй явж ижилээ. Тэр нь одоо би нэг улс төр талаас биш. Одоо тийм сонгодог хөгжим, сонгодог зохиол одоо энийг бүхэн ингээд ялангуяа хөдөө орон нутагт тэгээд сонсоод өвтчихсэн. Ерөнхийдөө хэдэн өдөр би ингээд сонсохгүй нөгөө сүлжийг яг байна тэр бодлогод маш хэрэгтэй. Одоо соёлын боловсрол гэж яриад.
Тэгээ би бодсон. Би дэлхийн рок pop хөгжмийн түүх гэдэг нэг цуврал явуулдаг. Одоо радио, Монголын радио. За. Яагаад тэгсэн гэхээр энэ чинь нөгөө нэг монголчууд бидний нэг юм уламжилт сонсдог хөгжим биш үү радио те. Ийм хүний нэг юм юу гэдэг юм шиг дадал одоо дассан. Тэгэхээр энэ бол их хэрэгтэй юм болов уу гэж би санагдчих байлаа надад. Тэгээ би тэр цувралаад одоо Монголын радиогоор явуулдаг. 4-5 дахь жилдээ явж байна. Би бас үзчихсэн дэрнээс. Тэгээд энэ яг соёл ер нь юм унших хэрэгтэй, юм уншсан юм одоо тэмдэглэж аваад те бичээд ингээд яана. Тэгээд арай илүү нэг зүтгэлтэйнүүд нь шууд гарч ирэл одоо юм хийхэд дууны өгмө гэднээс бичиж өрөөл шууд нэг 10 хэдэн минутанд л нэг дууны үг бичиж. Ингээд авьяас нь өөр бүр ингээд толдроод ингээд явахад бол суур нь бол заавал тэр сонгодог урлаг гэдэг. Яагаад сонгодог гэж юм те? Яагаад одоо бусд нь өөр урлаг байгаад энэ нь болох тэр сонгодог гэдэг нь. Тэрийг бол хүн заавал мэдсэн, уншсан, нэг хардсан байх, сонсцсон байх хэрэгтэй бол гэж боддог шүү дээ. Өнөөдөр үстэй их бол доо. Өнөөдөр манай нийгэм бол янз бүрийн ороо босгоо янз бүрийн байдалтай байна л да. Тэгээд манай энэ нэвтрүүлүүд ерөнхийдөө нэг хүмүүсийн одоо бодож санах, нийгэмд хандах хандлага түрүү өөрөө хэлж суур тий одоо хөгжимч бай, уран зохиолч бай, киноч бай. Тэгэхээр энэ суурьуудын тавьж өгч нэлээд худлаа яриад авах оюуны тийм одоо тогтцол юу бол зөндөө харагдчих. Энэтэй холбоотой болж байна. Уншихгүй байна, үзэхгүй байна, сонсохгүй байна те. Ерөнхийдөө нэг тийм одоо ийм тарчиг амьдралаас болоод гэж ярьдаг шүү дээ. Хүн өөр юмар их хөдөлж чинь. Энэ дээр нэг бас нэг ярьдаг байсан шүү дээ. Хотын соёл гээл те одоо ингээд орон нутгаас хүмүүс маш их орж ирээд ингээд хотын соёл хот биш болчлоо гэдэг. Ер нь хаасаагүй энэ чинь бас нэг л хүний ингээд нийгэмшээд ингээд яг амьдраад нэг дор ингээд суух бас энэ чинь соёл байх хэрэгтэй л дээ. Зэрэгэлдээ хүнийхээ амьдралыг хүндлэх тий асуудал шүү дээ. Хажуудсынхаа хүний тав тухыг л бодох тийм ээ. Одоо би ингэж бодод байна. Одоо хотын соёл гэдэг тэр үе бол ерөнхийдөө хүн болгоо ойлгодог болсон. Анхын тохоо би бас яриад эхлэхэд намайг хүмүүс их эмзэглэдэг байсан. Хөдөлгөөр нь ялгалаа барьлаа гэж тэ үгүй шүү дээ. Энд чинь зүгээр соёлтой соёлгүйгээр нь л ялгарч байгаа байхгүй юу? Түүнээс бол хот хөдөө биш. Ерөөсө Монголын соёл гэдэг. Одоо хотынхан хөдөө гараад юу болчихно сая тэ. Жишээл 100 хогтер айл тэргээр тэ. Үгүй чи одоо бас л нэг юм дутагдаад байна да тань тэ. Тэгэхээр энэ талаас нь би өнөөдөр юу гэж үзээд байдаг гэхээр энэ нэг суур хүмүүжил гэдэг нь боловсралтай яхад холбоотой. Тий. Тэгээ одоо сургуульд зааж өгч хамгийн наазахын юмнуудыг зааж өгөх хэрэгтэй шүү дээ хүүхдэд тийм ээ. Тэгээ нэг машиныхаа цонхоор хог хайдаггүй байх л ер нь хамгийн наазах юм шиг. Наазах юм одоо гэж яриад. Тэгээ энийг иччихгүй ярьдаг байх хэрэгтэй гэж би бодов. Тий. Энийг бол их нэрлэхгүй тэгэл ингээд тэрнээс болоод эн чинь ингээд урагшлахгүй бас зогсоод ах тал байж. Одоо их хэцүү. Тэр нэг энэ тэнд одоо нэг хаяа нэг уулзрал дээр ингээд гарт бичсэн байна л да. Та би та гэдэг. Тэгээ одоо нэг энэ машин ороод нөгөө урслаас нэг машин ингээд соёлтой явчихгүй. Та одоо явчихдаг чинь одоо нөгөөх нь яах юм те. Тэгээд нэг жоохон зай гарах юм бол ингээд тэрлүү ингээд шууд ингээд дайраал ордог. Энэ хотын хөдөлгөөд нас бол энэ бүх юмд л ер нь яг тэр соёл их хэрэгтэй гэж байна тий. Адаглаад хүн хөндлөх наацхийн соёл тийм ээ. Одоо яг хоо нөгөө талаас бодоход монголчууд бид нар их сайхан аз жаргалтай амьдарч байгаа ард түмэн сэлийсэн сайхан тал нутагт шахацлаад авах юм байхгүй тийм ээ. Нэг бол нөгөө талаас Монголд
Монголд дөрөөс хаач байхгүй нэг сайхан юм байгаа шүү дээ. Бид одоо шууд гараал дуртай газраа майхнаа зоогоол. Тэгэл Европт тийм байхгүй шүү дээ. Норвегид одоо нэг газар майхан барихад цагийн юу гэлээ бас нэг лимиттэй байт юм билээ. Хуулиар. Тэгэхэд бас тийм л байгаа. Тий, тэр чинь яг тийм нөгөө майхан заахад нус одоо яг барьдаг тийм кемпинг тийм хотхнууд тусгай яг юутай газартай. Нуурын ирэг дээр ч юм уу те. Тэгээд тэр газар нь улсаас юу хийж өгөх тэр нойлуудыг ингээд тавиад өгсөн те. Ариун цэврийнхэн тэр юу хогийн тав дид бүтцийг хангаад өгч. Манайх бол одоо ингээл хогийн сав байхгүй тэгэл хөөрхий альдад нэг уутанд хийж аваад тэгэл явал хамгийн ойрхон хогийн цэг дээрээ тэрийг. Тэгэхээр нөгөө дид бүтцийг хийж өгөх хэрэгтэй. Тий. Одоо орон нутгийн засаг захиргаач гэдэг юм төрөл гэсэн үг л дээ. Тэгээд хүнтэйгээ ярих хэрэгтэй л байгаа. Харин тий. Тэгэхгүй бол ингээл та нар муу бүдүүлэг тэнийг юу муу нөгөө хогоо бараад хаашаа хийхээ мэддэггүй ингээд хогоо хийгсэн хүн байгаа шүү дээ. Байгаа. Гялгуурууд нь тэгээд нэг аятаа. Тэгээ үнэхээр дутагдсан юм аа тэр нэг. Авраг тосон дээр одоо манай найзууд биднээс гэр бүлээрээ найзалдаг хэд найзууд байдаг. Бид авраг тосонд очих дээр хамгийн ихний хийдэг ажил нь юу гэхээр хинч одоо шаардаагүй л дээ. Нэг уут бариад ингээд шууд тэр одоо нөгөө тэр тосон нураа нэг сайхан тойрол тэр хавьд байгаа бүх хогнуудын түүгээд тэгээд тэр хогийн зэг дээр нь тавиад тэгээд сайхан хоггүй орчиндоо ингээд амарцгаах хэрэгтэй байна. Тэр наад үйлдэлч биш нэг ухамсар гэдэг холбоо. Ухамсар яаж өндөр байх вэ гэхээр нөгөө л соёл, нөгөө л хүмүүжил, нөгөө л боловсрал тийм ээ. Тэгэхээр газруулж одоо их тийм соёлтой айл хүн болсон учраас тий. Тэгэхээр өөрөөсөө одоо ачтай нар ч гэдэг юм хүүхдүүд бол харж байгаа ш нүдээр. Тий. За яг ингээд уут бариад ингээд энийг ингээд бүр код юмсан. Суулгаж байгаа асуудал. Тэгээ энийг ичихгүй өнөөдөр ерөөсөө ярьдаг, хөөрдөг тийм. Ийм л өөр санагдаад байна. Тэгээд тэр нэг хог түгээд явж байгаагаараа болвол хүн ерөөсөө муу харагдана гэж байна шүү дээ. Тийш. Харин ч бүр их сайхан харагдаад. Тий. Өөр яг ингээд ууттай явж байгаа. Тэнд нуурын ирэг дээр байж байгаа хүмүүс зарим нь хогоо авторч хийж штэ тийм. Тэгэхээр энэ хүүхдийн төрж өссөн орчин их чухал. Би энэ болдыг бол тэгж бодож байна. Их тийм соёлтой орчинд өссөн болов. Тэр хог түгээд уутанд яаж явахыг бодоход. Тийм үү? Тэгээ одоо орчин Чехд 6 жил болсон дөнгөж одоо хүүхэд байх та. Тэгээд одоо тэр улсын соёл те чинь хашаан дотор ингээд шал өөртөө манай элчин сайд яамны хашаа айгүй гоё тийм жимсний мод зодтой. Сая харин очсон чинь тэр элчин сайдын газрын талаас их хувь алга болцсон л үлээ. Өөр газар өгсөн юм шиг байна. Тэнд нэг байшин барьсан. Газар бас үнэтэй. Үнэтэй тэр чинь. Тэгээд ер нь яг өссөн орчин айгүй их нөлөөтэй. Тэгээ одоо бид чинь микрийнхэн тий. Микро бол тухайн үед бол бас нэг арай нэг тийм илүү сэхэтнэлэг тийм хүмүүс нь тэнд байсан. Тэгэхээр ч одоо микрын орчинд өссөн юм чинь тэгээд яаж энэ тэнд хогоо хаяад яваад авах вэ тэгээд. Тэр үнэ. Тийм учраас манай залуучууд үзэж байгаа бол ялангуяа хүүхдүүдтэй өнөөдөр их чухал мэдээлэл өгч явах хэрэгтэй тий. Одоо миний хөө ингээд хог хайж болдгүй шүү. Тэ одоо мохоо харьцаж болохгүй гэдэг юм. Хамгийн наадах элементарны юмнуудыг тэр Япон яагаад ингэж хөгжөөд байна. Тий. Тэр асар том философи нь амьдралын философи нь бус лай болохгүй амьдрал. Лай болохгүй тий. Лай болохгүй хүн дараа болохгүй амьдрна гэдэг тэр асар том философч тэр улсыг чинь хөгжүүлчихэж байгаа байхгүй. Яг өнөөдөр амьдралын эрхээр одоо нэг хоттой их төвлөрж байна л да. Тий. Төвлөрөхлөөр шахацалдна, чигцэлтэн. Тий. Тэгэхээр яа харахгүй хотын соёл гэдэг юм байх хэрэгтэй. Дөрмээр нэмлээ.
Хөдөө сайхан цэлийсэн тал нутагт бол тэр шиг ад жаргал алга тийм. Тэгээ одоо энэ хуучин бол яг хөдөөнөөс хот руу орж ирэхэд чинь соёл бүх юм энд байсан тий одоо үзэх харах одоо бол хөдөөнийг малчин айлд очих чинь шууд ингээд нарны тавг тавьчихсан телевизрээр 2-3 машин сайтсан телевизрээр хичнээн сувг үзсэн тэгээд интернет юм хүмүүс бас ингээд хангалттай болж байна. Уул нь бол яг үйлдвэрлэлийн юм яг бол хөдөөдөө бас сайхан жаргалтай амьдрах ах бололцоо. Энэ бол сүүлийн үед би ингэж боддог болов. Одоо энэ залуучууд сайхан хөдөө гараас тий. Харин тий. Одоо бидний үеч бас жоохон нас масны үед юу болчиход байна л. Ингээд нэг сайхан бүлэг найс нар хөдөлгөөрөөс явъя. Яг хөө тэнд дэд бүтц байхгүй ойлгомжтой. Дэд бүтцийг нийлээд торшоод хийж болно. За бизнесийн хувьд бол мэдээж олоолаа байгаа газар бизнес илүү ашигтай. Тэгэхдээ зам харгуй нь гайгүй болж байгаа ийм тохиолдолд бол улс бол тэр дэд бүтцийн нэгд өгөх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Харин тий. Тэгээд ингээд ийм том тал нуцагд одоо гонэ гараа ташгирсан ч гэсэн сайхан доо тий. Чөлөөтэй. За бүр чангаар бол гараад морь харахад бол энэ ч тэнд яваад авах байхгүй тийм ээ. Тэгэхээр би ингээ сүүлийн үед бодоод яад энд ингээ бөөгнөрөөд ингээ бөөн хэлэгнэл бөөн төгжрөл одоо ийм гэж бодогддог болсон шүү. Зах зээлийн одоо нэг илгээлт эзэст энэ нэг сайн хөдөлгөөнүүд гардаг байлаа шүү дээ. Илгээлт эзэдэл хөдөө гараад явдаг байсан. Тэгээ айгүй романтик. Тэнд чинь хайр дурлал залуу үеийн одоо амьдрал юу шийдээ цаад бэрхшээлийг давах барих те залуу хүнд байдаг л асуудал шүү. Тэгээ одоо төмс ургацын үеэр чи нэг оюутнуудыг заавал авчиж яадаг байсан шүү дээ. Тий. Ургац сурах ажилд оруулдаг байсан. Тэр номрын юунд явдаг байсан биз дээ. Зөндөө. Үйлдвэрчний шугамар тий. Үйлдвэрчний эвлийн ордны хамтлаг учраас бид чинь яг тэр одоо намрын ургац сураалтын үеэр тэр хэдэн сангийн аж ахуйнууд орчин. Бас сумдуудаар их явна. Хөдөө нэг шар паз автуусан хамаг хөгжмөө ачиж аваад тэгэл гардаг байлаа шүү дээ. Айзам гиснээс Монголд маань гавьяат болоод сайхан баяр боллоо. Рок попыханд тийм ээ. Тэ одоо их удаан хүлээсэн гэхдээ төр харлаа, төр үнслээ. Манай хамтлагийнхан бол нэлээд их баярлсан. Бас үнэн нөгөө байдаг юм байна. Тийм байдаг юм байна. Гэхдээ би хэлдэг байсан. Хэлдгийг ер нь. Гэхдээ ингээд яагаад ч юм бэ гэхэл бүгд гараад бүжиглэнэ. Тийм. Хин зохиосон бэ гэдгийг мэдэхгүй тэгээд яваад ич. Хамболч өөрөө даруухан, айзамч даруухан. Би нэг ийм шүүмжлэлтэй хандмаар санагдаад байна. Айзам ер нь нэг тийм зарим үед ингээд одоо гээгдэх гэдэг ийм тал байдаг шүү. Тэгээ энэ нэг юунаас холбоотой гэж боддгийг би нэг ерөөсөө нэг даруухан талдаа тийм ээ. Ер нь бол Монголын рок попын хөгжил бол маш том өрөнгө оруулалтын хамтлаг байхгүй айзам. Тий. Одоо яг манай хамтлагаар нийт яг орж гарсан хүмүүсийг тоолох дээр нэг 60 хүн байд шүү дээ. Тэгэл бодох дээр чинь бас л энэ чинь том сургууль байхгүй. Айзам 2 бас боломжтой, үргэлжилтэй тий. Манай шавнарын одоо хамтлаг. 89 онд гантөр манай хамтлагт орж ирсэн. За тэгээд 91 онд үйлдвэрчний ордонд бид чинь тоглохоо боллоо шүү дээ. Тэгээд одоо дүүнер маань айзам 2 гэдэг нэрээр биднээс ингээ өргөжлүүлээд явъя гээд. Тэгэхээр яг айзам ч өөрөө брендтэй. Тийм. Нэр. Тэгээд яг тэр үед чинь нөгөө нэг Rocky 1 2 3 Rainbow 1 2 3 гэл тийм юм байсан. Тэгээд яг тийм айзам 2 гэдээ болчих. Өөрөөр хэлбэл
бид бас өөрийнхөө орон зайг авч үлдэж байгаа. Тий. Гоё. Сая Оросд самоцвет биш үү? Тий. Самоцвет цоошин бүрлэхүнтэй. Дандаа гацаанууд залуушууд. За. Гэхдээ самоцвет гэж. Хичнээн юм брэнд байдаг биш. Тий. Саяхан Оронзон над бас нэг өөр юм ярьж. Гүй далгааха инээсэл гэдэг брэнд чинь ингээд өөрөө үлдчих хэвээр. Тэрнээс ингээд та нартай ингээд дуусаад ах юм биш. Тэгэхээр наад шиг учиртай. Зөв. Тий. Яг өөрсдийнхөө орон зайг авч үлдэхийн тулд дүүнэрийнхээ тэр айзам 2 гээд тэгэж яг тэр нэрээ тэднээс маш сайн авч авч байгаа. Одоо манай гам тэр хүрлээ тий. За тэгээд цаашаага өөрсдөө эднес чинь бас тэгээд салхи хамтлаг тэр дуучин BX эднес гэлтэй бас ингээд одоо уламжлал үргэлжлэл явж л байна. Нэг юм гамбагийн аялгауны улаан шугам явж идэг. Тий. Айцам. Тэр улаан шугамыг уламжлалд үргэлжлээд ингээ яваад байдаг. Тэгээ гам төр дээр уламжлалаад яваад цаашаага одоо ингээл уламжлалтай. За энэ болтойгоо цаг их хурдан өнгөрчтэй. Харин тий. Ойр дуулзаагүй сайхан сонин манай үзэгч болонд бас би зүгээр энэ болтын жишээн дээр ийм боловсрал, соёлтой байх учир утга нь юунд байд юм бэ гэдгийг энэ жишээн дээр ярих гэж оролдлоо. Тэгээд манай заавал их болтыг дуурай гэдэг байгаа биш. Ерөнхийдөө тий бидний үеийнхний нэг юм төлөөлөл болсон ийм соёлтой хүний жишээ болгож өрсөй баярлалаа. Одоо миний урилгыг хүлээж авч ярилцсан нэг баярлалаа. Тэгээ манай соёл кафегаар орж ирж байгаарай. Тий. Уламжлалсаар нэвтрүүлгээ бид урлагийн тийм номероор төгсөгдөг. Би ийм санал тавьмаар байна. Энэ голдын дуулсан ямар нэгэн клип байвал одоо явуулж болох уу бид? Болно уу? Ямар клип явуулах вэ? Тэр Амархан Агима гэдэг Наранбаатарын хөгжим Насрынгийн шүлэг гоё дуу байгаа. За энэ дууг л явуулж та. За тэгвэл үзэгч олондоо соёл кафе энэ удаагийнхаа нэвтрүүлгээр энэ хуултын дуулсан нэгэн дуугаар дуусгая. Төгсгөлд нь би нэг юм хэлмээр байна. Одоо шинжил гарч байна. Манай энэ хуултор дуулууд ярьж болно, холбогдож болно. Хоёрдугаар энэ chairman зоогийн газар corporate convention төвийн энэ дуу сайхан сарвал танхимууд байна. Шинжил тэмдэглэх бүх сайхан нөхцөл байгаа шүү гэдгийг та бүхэнд далимдуулан бас нэг реклам хийчихье. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. За баяртай. Цэцгэн дээр
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газартай хамтран бэлтгэлээ.